Хотын оройс юун дэвтэр явж гинэ гэж алдарт Лос Анжелес Lakers багийн Showtime Lakers багийн гэр буюу ордон болох форум цэнгэлтэд явж байна. Энд 2026 оны бүх хотын тоглолтын Celebrity Game буюу холимог одын тоглолтын арга хэмжээ болон үзэгчид хэдийнэ ороод эхэлсэн форум дүүрэн уур амьсгалтай байна. Энэ ордон яг ямар учиртай ордон бэ гэвэл 1968 онд баригдсан. Тухайн үед 14 сая доллараар баригдчихсэн. Тэрнээс хойш 2 удаа шинжлэгдэж засвар хийгээд одоо хүртэл Лос Анжелес хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Томоохон тоглолтууд шоунууд болдгийн цэнгэлт юм байна. Тэгээ бүх одын тоглолтын Celebrity Game-ийн 4 цагаас болно. Celebrity Game дуусаад яг хажуу талын 3 блокны цаана байгаа Into Domed Rising Stars Challenge болох байгаа. Тэгэхээр яг одоо энэ ордон жишээ нь ингээ ороод ирэнгүүт энд бүх түүх агуулгадж байгаа. Энэ бол LA хотын хагас 100 жилийн урлагийн түүхийн ордонтой салшгүй холбоотой. Жишээ нь энд одоо сая Cardi B-ийн тоглолт 2 сарын 14-15 маргааш нөгөөдөр байгаа юм байна шүү дээ. Валентины баярын тоглолтод Cardi B-ийн тоглолтод байна. Тэнд Michael Jackson-ы 3 үеийн постэр нь байна. Тэгээ одоо бол энэ ордныг Kia Forum гэж нэрлсэн. Энэ ордон одоо хэний мэдэлд байдаг вэ гэхээр Лос Анжелес Clippers багийн эзэн Стив Болмерийн мэдэлд байдаг. Яагаад? Би тайлбарлаж өгье. Стив Болмер энэ зогсоол болон газрын маргаанаас болоод одоо энэ нөгөө нэг Into Dome-ыг барих гад тэгээд газрын маргаас болоод шүүхтэлцээ явж ирсэн аа ер нь. За тэгвэл барилгаа ер нь надад зарчих гээл авцсан. Сул тал мөнгөтэй. Тэгээд сул тал мөнгө. Тийм учраас Америкийн мэрэгжлийн спортын Америкийн биш дэлхийн мэрэгжлийн спортын хамгийн баян эзэн яг одоо өөрийн гэсэн хоёр цэнгэлтэй. Нэг нь Kia Forum, нөгөөх нь Into Dome. Тэгээд Лос Анжелес Lakers баг энэ ордонд Showtime Lakers 1999 оны хүртэл энд үйл ажиллагаа явуулсан байна. 1967 оноос хойш. Тэгэхээр энд бүх нөгөө нэг Showtime Lakers-ийн эд үе энэ ордонд болж түүхэнд бичигдсэн гэсэн үг. If you don't have Game Face ID, then you're into a dome. Ятрач уу? Эно. Наартаа. Баярлалаа. Гомбэнама гэж байгаа сте. Энэ Ослогийн бас үеэр зориулсан юм юу байхгүй юу? Үзэсгэлэн байхгүй юу? Тэнд маш гоё пүүзнүүдийн тэр гоё пүүзтэй гоё дээ тий. Тэгээд фэнүүд зураг авахулж байна. Ингээд цэцгийн хүлэмж байна. Энэ дараа нэг энд амар гоё зүйл байгаа. Энэ уран бүтээл байгаа. Пүүз Хоёр тэрбум доллар энэ дараа энэ дандаа пүүзний материалуудаар ингээд хүний юу хийсэн. Энэ одоо чинь Jordan байна, энэ Air Max байна. Jordan Дандаа Air Jordan биш тийм. Конверс байна. Байна уу? Байна, конверс. Хотын конверс байна те. Ийм гоё бүтээл байна. Энэ бол бүтээл. Одоо яг ороо. Яг Into Dome дээр Rising Star гэх гэдэг хүмүүс бүтэн орж ирж байна те. Тэгээд одоо яг орж яг үзээ яг түрүүн болохоор форум дээр бол орж нөгөө юу Celebrity Game-ийг түрүү харсан. Одоо болохоор яг Rising Star-ыг яг одоо харж байгаа харъя те.
Тэгээ ер нь бол чамд ер нь яг энэ жилийн бүгдийн тоглолтыг юугаар өөр юм санагдаж байна? Чи ч одоо ядгатай хэрцсэн болохоор ч байсууж байгаа шүү. Нэгдүгээр энэ бол Илээ бол best. Тэгээд хоёрдугаар цоо шин ордон бүх юм шин маш сонирхолтой байгаа даа. Гуравдугаар чи бажтай байгаа гоё. Дэлхийн баг, Америкийн баг гэдэг нь хамгийн гоё хүлээлттэй байгаа. За. Гэхдээ ер нь бол одоо энэ ордон гэхдээ шүн аюу харагддаг юм шүү дээ. Улангүй бол гэрэл мэрэл насаад бүр амар болд юм байна. За тэгээд одоо орж үзсгэнэ. Одоо заавал нөгөө Мэзигийнхаа хаалгаар орох ёстой. Дуусахгүй би дуусгамааргүй байна. Энэ үдчийг би дуусгамааргүй байна. За дээрэс нь өнөөдөр яг одоо Валентин болж байгаа. За яг одоо Готын тоглолтын хагас өдөр буюу 2 өдөр All-Star Saturday те бид одоо ирсэн байж. Тэгээд энд тадаг гарч авах маш олон одоо хүмүүс одоо тоглогч нар бас хүрсэн. Яг одоо энд хэд би харсан Regiment-ийн дээр тоглож байна. Домогт бас тоглогч нар энэ зэнэ бэсгсэн. Regiment дээр. Mellow. Hi. Bronson. I see folks just walking in right now. You act like we was. Амар гоё мэдээлж шууд хажуугаар ингээл Devin Booker яваад нэг талаас. Эндээс шууд Donovan Mitchell яваад Brunson яваад. Маш гоё байдаг. Booker дээр явж шүү дээ. Аваа өндөр байгаа шүү бас. Одоо өнөөдөр NBA-ийн бүх одын тоглолтын Media Day яг энэ ч эхлээд үргэлжлээд явж байна. За энэ ч бас цагийн хуваар гарсан байна. За цагийн хуваарыг хэдүүлээ харцгаая. За энэ аль ширээн дээр ямар тоглогчид хэдэн цагаас хэдэн цагийн хооронд яриа өгөх вэ гэдэг мэдээлэл байгаа. Тэгээд яг одоо JB Bickerstaff цэцгэлжуулагч гараад ирчихсэн яриагаа өгч байна. За Jalen Duren бас хамтдаа энэ цаг үеэр гарах юм байна. Одоо багийн ахлах цэцгэлжуулагчийн хамтаар бүх одод болсон тоглогч нь. За тэгээд 10 цаг 50 минутаас буюу одоо яг 2 минутын дараа Devin Booker, Jalen Jones хоёр хамтдаа гарч ирнэ. За ер нь 2-2-оор гарч ирээд явах юм байна. How are you doing, man? Congrats, bro. All-Star selection. Hey. What's up? How you doing? How you doing, man? He's gotta get going. Ask you a question, please. Sorry, he's gotta get going. Jokic.
Yo, how's Brad? Hey, Steph. Brad, Steph. Wow. Steph, big fan of yours. Thanks, man. Game Face ID allows you to zoom and requires you to have your phone in hand. Hey, congrats, man. За NBA-ийн commissioner Adam Silver. За Darren Fox. You were my basketball idol. I'm from Mongolia. Can you just one photo? Oh, you want a photo? Yeah, just one. Please, because you were my basketball idol. For real. Thanks for making my. Wow, T-Mac. Wow. За ямар ч Melo, Vince Carter, T-Mac гурвууд энэ төр нэлээд их оролцоотой оролцож байгаа энэ жил. Бүгдээ олтонд багуудыг үлдчихэж байна. Тийм ээ? Яг нь T-Mac-тай бол ямар ч сан уулзч бас гар өрөө зураг авахуллаа. За яг тийм амарх яг бол нэг юм байгаа. Тэрс хамаагүй зураг авах болдгүй. Дөрвөн тим. Тийм болохоор өөрөө ингээд харах боломжтой болохоор зураг авах эрхийг нь болж байгаа хаацсан байдаг. Тэгээд үнэхээр ингээд бас ингээд азан таархал юм бол бид нар авч байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. За тэгээд одоо 75 дугуулагийн Боготын тоглолт хэлээд болж байгаа. Тэгээд сая бол одоо гурван шидтийн тэмцээнийг яг харлаа л та зүмөрөө хоёулаа харлаа тий. Тэгээд бас ингээд баг тоохгүй хүн гэхдээ төрүүлчтэй юм байна тий. Надад бол жоохон шудраг ус санагдаад байна. Devin Booker-ыг дэмжсэн чинь Devin Booker төрүүлсэн гоо. Гэхдээ Devin Booker сүүлийнхаа дөрвөн шидтийг мани бодоод алдчихлаа шүү. Дөрүүлэг. Харин тэр дээр хитрхи тайвширчуд гэж би хараад байна. Нэгийг хийгээд тэнцлээ. Эсвэл тэрэн дээр төрүүлээ сэтгэл зүгээр хожишууд гэж хараад байна. Харин тэгээд яг тэр Dame Time бол Dame Time юм байна тий. Тийм. За тэр яах вэ? Нэр нэг мартчихъя. Бисимод тий. Бисимодога манай Сингурога Ажиллаж байгаа юм аа. тэгээд бид нар явж байгаа шүү. За бид яг одоо Crypto.com аренагийн гадаа ирээд байна. За энэ аренагийн гадаах онцлог
Into Dome Arena-гаас юугаараа онцлогтой вэ гэхээр мэдээж энэ хотын домогт багуудын алдартай тамирчдын хөшөө сөндөрлсөн байдгаар онцлогтой. Энд нийтдээ 13 хөшөө байрлсан байдаг. За хамгийн дөрөнд одоо бидэнд харагдах хөшөө бол яхаарахгүй домогт тоглогч Kobe Bryant-ийн гэгэн дурсгал зориулсан амжилтыг нь харуулсан ийм хөшөө байгаа. За цаашаа үүдэнд нь орж ирэх хэсэг дээр Gigi Bryant болон Kobe Bryant хоёрын гэгэн дурсгал зориулсан бас хөшөө байд юм байлээ. За энд байгаа 13 хөшөөнөөс ихэнх нь Los Angeles Lakers багийн тамирчдын хөшөө буюу 6 тоглогчийн хөшөө байна. За одоо тэнд Magic Johnson-ы хөшөө, за тэгээ үргэлжлүүлээд алдар тоглогч Jerry West, за эзэрхэг тоглогч Shaquille O'Neal, за тэгээд Magic Johnson гэд яхаарахгүй Lakers багийн түүхэнд хамгийн шилдэг тамирчдын хөшөө байна. За энэ ч бас домогт боксчин Oscar харагдаж байна. За тэгээд Los Angeles Kings багтай холбоотой 4 эрхмийн хөшөө байд юм байна хоккейн. За хамгийн алдартай нь мэдээж Wayne Gretzky байгаа. За тэгээд тэр дөрвийнхэн 3 тамирчин, за нэг нь бол тайлбарлагч байдаг. За тэгвэл бас Lakers багийн түүхэнд алдар тайлбарлагчийн хөшөө гээд нэгсэндээ бас тайлбарлагчтай хүндэтгэл үзүүлээд 2 хөшөөг Crypto.com Arena гадаана сөндөрлүүлсэн байдаг юм байна. Өнөөдөр Бухотын тоглолтын хамгийн сүүлийн арга хэмжээ буюу 75 туудагийн Бухотын тоглолт эхлэх гэж байгаа. За Бухотын тоглолт руугаа Into Dome Arena руугаа явахаас өмнө бид энд ирээд Foot Locker-той танилцж байна. За энэ ч бол take over болно. За тэгээ мөн crossover болно. Фэнүүдэд зориулсан арга хэмжээг бид сурвалжлахаар ирээд байна. Тэгээ эндээсээ 75 туудагийн Бухотын тоглолтын тайлбар болон хөтөлтүүдээрээ уулзах болно авзагчтай. За одоо бид NBA Junior хөтөлбөр дээр ирсэн байна. За NBA Junior хөтөлбөр цаг үргэлж 100 өвөл хавар намар гэдэг 4 үлрэлт болдог. Гэхдээ Бухотын тоглолтын үеэр илүү онцгой арга хэмжээг тухайн 7 хоногт бол зохиодог. Тэгээд яхаарахгүй өсвөр насныхан сагсан бөхт хэр зэрэг идэвхтэй оролцсон төдий чинээ ирээдүйн гэрэл гэгээтэй болно. Тэгээд 6-аас 18 насны бүх хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. За ингээд бас тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртэл ийм идэвхтэй арга хэмжээгээ бол явуулдаг. Тэгээд энэ хөтөлбөрийн гол зүйл нь гэх юм бол за хүүхдүүдэд маш олон төрлийн сургалт, за мөн спортын боловсролыг олгодог. За сагсумгийн спортоор хичээллэхээс гадна за хоорондын харилцаа холбоо, за тэгээд бусадтай харилцах чадварыг суулгана. За мөн клиник чадваруудыг хүртэл суулгадаг ийм онцлогтой хөтөлбөр байгаа. Тэгээд NBA яхахгүй NBA Cares, NBA Junior гэдэг энэ бусадтай нийгмийн сайн үлсийн аян, тэгээд бусад амьдралын боломжгүй хүмүүстэй тавих анхаарал хандуулах гэдэг ингээд нийгмийн хариуцлагын хүрээний бүх зүйлийг NBA маш сайн гүйцэтгэдгээр бас бусад лигүүдээс онцлогтой байдаг. За одоо яг NBA-ийн NBA Junior шүү дээ. WNBA Junior хөтөлбөрт оролцсон хүүхдүүд жишээ нь бас энэ ордон руу орж ирж байгаа харагдаж байна. Тэгээд зөвхөн Америкийн нэгдсэн улсаас биш, дэлхийн бүх өнцөг болон одоо NBA-ийн үйл ажиллагаа явуулах боломжтой үйл ажиллагаа явуулдаг бүх орнуудаас энэхүү хөтөлбөрт бас оролцож болдгоор онцлогтой байдаг. За бид нар одоо NBA-ийн crossover одоо фэнүүдэд зориулсан тэгээд өдөрөө зориулт фэнүүдэд зориулсан үйл ажиллагаа ингээд байнгын нээлттэй байдаг. Яг тэнд орж ирлээ. Энэ удаа фэнүүд зориулаад бүх төрлийн гой зүйлүүд ингээд бэлдсэн байдаг. Та бүхэн харж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө NBA-ийн All-Star гэдэг нь ямархуу юм том хэмжээнд, ямар том хүрээнд болдгийг та харж байгаа. Одоо NBA Los Angeles Convention Center дотор ингээд энэ маш том юм газар. Энэ маш том газар зөвхөн энэ өдрүүдэд юун зориулаад фэнүүдэд зориулж байгаа арга хэмжээ. Тэгээд энд бол яг нэг үндсэн дээр нөгөө арга хэмжээ шал тусдаа болж байгаа тийм. Та одоо ийшээ харъя. Одоо энд бол одоо ингээд бүдэр явцгаая тийм. All-Star-ын бүх төрлийн худалдаа Wilson албаасны бөмбөг гэдэг чинь Wilson бөмбөг. Тэгээд Wilson бөмбөгийн одоо яг энэ Los Angeles-ийн энэ удаагийн 70 удаагийн энэ All-Star-ын бөмбөгнүүд биш тийм хараа. За зүгээр бас үнийг харъя. Үн бас айгу сонирхолтой санагдаж байна. $60 гэж байна.
бүх хотын одоо яг зориулсан одоо бөмбөг одоо $60 гэж байна. Энэ бөмбөг бас адилхантай байгаа хаа. За энэ болохоор $200 бөмбөг байна. Wilson-ы одоо бүх хотын юм зориулсан бөмбөг $200 гэж байна. Бид нэр кроссовер гэхэд яг одоо яг нэг Янс Антетокумпо яг одоо орж ирсэн явж байна. Бүгдүүдийн нөгөө арга хэмжээ фэрүүдтэй одоо чинь энэ аягүй гоё юм байна. Гураа шидэлтийн нөгөө тэмцээн одоо яг тэрийг яг мини үйлбэрээр хүүхдэд зориулаад хийсэн байна. 30 секундэд ингээд бүгдээрээ ингээд хоёроор шидэлт юм байна. Тэгэхээр яг бүх юм нэгээд нөгөө яг нөгөө юугаараа хөгжсөн. Оноо орох юм бол оноо нь яваад бүх юм ягаад Энэ моментын ер нь фэнүүдээс бүгдүүдийн гоё юм байна. Дээрээс нь бүгд тоодч манаас эргүүрж явж идэм байна. Дөнгөж бид Янс Антетокумпотой уулзлаа. Бүгдүүдийн эдээ хот ерөөсөө яг энэ 3-4 хоног бүх газраа хотороо ерөөсөө фэнүүдтэй бүгдүүдээрээс ингээд холбоотой бүгдүүдийн арга хэмжээ явуулж байгаа. GD-ийн одоо юу болж байгаа юм бэ? Өдөр энийг харцгаая. Энэ GD-ийн парк юм байна шүү дээ. Энэ GD-ийн тоологчд. Тэг бас үзэх боломжтой, харах боломжтой байна. Өдөр ярьцгаая. Гадаа энэ баг харж байгаа. Тэр бүх төрлийн ингээ нөгөө лигийнхаа хүрээнд одоо бүх төрлийн одоо GD-г за тоологчдыг хүртэл одоо энд бас фэнүүдээр суулжуулж байна. Одоо эдгээр зориулсан арга хэмжээ зохион байгуулж байна. Шинэ залуу ингээд тоологчдын бас ингээд өөрсдөө бас мэдэх тийм хүмүүс өөрсдөө таниулах тийм боломжийн хүртэл энд гарч ирж байна. Тэгээд маш олон үйл ажиллагаа байд юм байна. Яах юм бол Яхоо. За, бидрасыг нэмжид харж байгаа NBA-гийн финалийн MVP Most Valuable Player бидрасыг шагнал трофи ийм гой трофи гэдэг юм шүү. Стогоо юм. Одоо бүгдээ аврагын цомыг бүгдээ харцгаая. Заавал цомыг хардаа. Ямар гоё юм бэ те? Larry O'Brien. Цом дээр бүх багуудыг ингэ бичсэн мэт юм шүү дээ. Оноороо. Тэдээс он тэр багуудыг бүх авраг багуудыг бичсэн мэт юм шүү дээ. Ийм гоё цом байд юм байна. За одоо дараагийн цомыг харъя бүгд. Энэ бол сүүлийн жилүүдэд гарч ирсэн NBA Cup Emirates NBA Cup те. За энэ Cup-ийн одоо цом бол энэ ийм цом байд юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд гарч ирсэн. Энэ бас гол цом байд юм шүү дээ. За тэгээд та бүхэн бид яг NBA crossover гэдэг фэнүүд зориулсан бүх төрлийн арга хэмжээ энд болдог энэ юм зүгээр хэсгээс нь харууллаа. Тэгээ та бүхэн анзаарсан байгаа бүх төрлийн энэ ирээд ирнэ амралтын өдрөөр ирэх юм бол хүслээр ингээд тоглож болох юм байна. Хүслээр энэ цагийг аягүй өнгөрөөж юм байна. Сагсан мөнгөд дуртаад бол бүх төрлийн юм байна. Сагстай холбоотой бүх төрлийн тоглоом. Тэгээ мэдээж энэ үнэгүй бүгдээрээ. Тэгээ болохоор ингээд бүх фэнүүд хүрэлцэн ирж байгаа амралтын өдрөөр гэр бүлээрээ ирж тоглож өнгөрөөд юм байна шүү. Тэгээд үнгээ гоё юм байна. Самсан үзэгчтэй бид яг одоо NBA бүх хотын гарааны дорн бүсийн Америкийн багийг төлөөлж байгаа Jaylen Brown-тай ярилцахад бэлэн болоод байна. Уулзахад таатай байна. Надад ч бас Юунд хөрөнд бүх хотын тоглолтод сонгогдсон чинь баяр хүргье. баярлаа.
Эхний асуулт. Бүх одын тоглолтын шинэ формат ямар санагдж байна да? Сайн хэлж мэдэхгүй маа. Ямар тааж хөгжилд ил гэж бодож байна. Өөрийн өрсөлдөгчд болох дэлхийн багийн талаар юу хэлэх вэ? Дэлхийн баг маш сайн тоглогчдоос бүрдсэн. Танаа баг шинэ удирдалтаа цоошинд бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн. Гэхдээ өдийг хүртэл амжилттай тоглосоор л байна шүү дээ. Тэгвэл удирдалтаа яаж бэлдсэн бэ? Бурханд залбирандрахаж биеэ эрүүл чирэг байлгахыг хичээсэн. Бас инээмсэглэж хөгжилдэхийг хичээдэг. Шинэ багийн анд болох Никола Вучевичтэй хамт тоглох ямархуу санагдж байна да? Тэр сайн тоглогч юм аа. Манай багт сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Түүнтэй илүү их танилцахыг хүсэж байгаа. Өөрийн чинь бодлоор энэ жил өрн бүсийн аваргаар аль баг тодорох илүү магадaltaй гэж бодож байна. Сан Антонио Спurs төрүүлж магадгүй баха. Яагаад? Мэдгүй юм да. Тэд Вембитэй шүү дээ. Багийнхаа энэ удирдлын рекордын талаар ямар сэтгэлдтэй байгаа вэ? Багаараа үнэхээр бахархаж байна. Үнэхээр их бахархаж байна. Сүүлийн асуулт асууя. Джейсон Тейтумд талбай дээр бэлтгэл хийгээд эхэлчихсэн шүү дээ. Энэ үлрэлд эргэж ирэх болов уу? Тэгнэ. За баярлаа. Тоглолтод чи амжилт хүсье. Баярлаа. Баярлаа. За тоглолт бүх одын тоглолтын энэ жилийн форматын талаар тулгаа хоёул ярьсан юм. Формат ямар санагдаж байна? Юугаар онцлог байх бол? 3 баг өрсөлдөхийг өнгөрсөн жил бол туршиж үзчихсэн. Энэ жил мэдээж хуваацсан байдал нь харахгүй анхаарал татчихжээ. Тэгэхээр дэлхийн баг, Stripes баг, Stars багууд аль аль нь хожихыг хүсчихсэн. Өнгөрсөн жил бүр залуу багуудаас нэг нь нэмжсэн шүү дээ, тийм. Төрүүлсэн багийн. Тэгвэл энэ жил ямар ч гэсэн сонгогдсон нийт 24 тоглогч 8-8-аар нь 3 хувааж өрсөлдөж байгаа учраас маш өрсөлдөөд болгоод гэсэн хүлээлт өндөр байна. За одоо бүх одын тоглолтын яг дууслаа. Тэгээ одоо нэг бүх тоглогчдод одоо гарч ирнэ л дээ. Яг өөрийнхөө өрөөрөө орнод яг энэ түнэлэр яг явж байгаа болохоор эндээс бүгдийг нь авс хамгийн ойрхон сарах боломжтой. Аваа өндөр байгаа шүү дээ манайхаа. Манай хартаа зүгээр ямар өндөр байгаа юм тако фото ямар өндөр байгаа та. Тэр ийм зөрүүтэй дээ одоо тэр харж байгаа би бол бас охоо нэг тийм намхан биш шүү дээ тий. Одоо таав харж байгаа хэрэг намаа хартаа тако фото хардаг ямар байгаа та. Эмээ. Ой. Ийм л өндөр зөрүүтэй байна таав харж байгаа. Яалтчгүй тэгэхээр өндөр хүн сагт тоглодог байгаа биз? Чи би метр 80-тай хүн гэж харагдаж штэ. Йоо. Яг энэ түнэл ирэх юм одоо яг энэ царайх юм бол бид нар магадгүй яг зөвхөн сагчд биш. Бас нөгөө олонний танил инфлюенсер те дуучин бүгдээ хэлж авчихлаа. Ибакавэн тавхарж байгаа. Бас өмнө байсан тамирчдыг бас бид нар нөгөө тоглож ирсэн, энд тоглож ирсэн тамирчдыг харна. Ибакач сая явж ийн чинь. Hey, Wemby. Hey, Melo. Are you the legend? Can we take just one photo? Just one photo. За, метод 6 хол гэдэг бол зөвхөн бас нэг том хүмүүсийн гол мөрөөдлийн нэг хэсэг шүү дээ. Тэгээ одоогоороос тэгээд сав харж байгаа зэрэг метод 6 хуучлаа. Тэгээ бас л бүх цаг үеийн бас л legend домгуудын нэг тэгээд ямар мундаг тамирчин билээ байлаа. Тэгээд ер нь энд бол гэхдээ боломж нь олдох юм бол за ер нь тэгээд бүгд хахад зөв боломж хахад бүгд хайцгаахад юу ч болж магадгүй. Явцгаая. Ladies and gentlemen, if you're not at the working capacity, you need to move to the side, please. I have to learn, man.
Thank you, sir. You doing great. Sir. Can we have just one photo, please? Yeah. Yeah, who's got it? Where we I said, he's got it. Have a blessed one. Yeah, thank you. Peace. Thank you. Саяны хол Эмилийн шагалт жүжигч. Бас адтай жүжигчтэй нэг. За Ингрумыг тав хүн харж байна. Эндээс Боготын тоглолтод Стефен Кёригээр сонгогдсон. Thank you very much. Wow. It was nice coming. Anthony Edwards. I seen the one you did with Melo yesterday. Melo, shout out. Yeah, I know PG. Sorry. I've been watching you, man. You be doing your thing. You and then this nigga right here. That's what it is. It's you and then this nigga right here. I ain't gonna lie. You be making nigga mad though. You be y'all nigga, hey, I fuck with you. Where you from? Both of y'all niggas from Detroit? I ain't gonna lie, I'm fucking with y'all. I'm fucking with y'all too, boy. Sure. Who you did that shit to that happened? I fuck with y'all, man. Anthony, can you say something to all the Mongolian fans? I want to say I love you guys and appreciate y'all showing me the love. Okay, thank you. За гээд оддыг оройс Эмбетокийн зүгээс бид нэг бүгд яваад суучлаад ямарс 3 өдрийн арга хэмжээ болоод тэгээд гэтээ энэ маань бүр 4 дахь өдрөөс гисэн гэж болно. Бид нэр 4 дахь өдрөөс гэж ажиллаж хамгийн ихний одоо ярилцлагуудыг авч гисэн шин залууд олгочдоос ингээд бүтэн 4 өдрийн турш өдөртөө бүгд ингээд 5 цагийн ойртойгоор яг өдөрний 6 цагаас оройн 11 хүртэл яваад шүү дээ. Тэнгисээр гад ямар ч гэсэн энэ удаагийн 75 дахь удаагийн бүх оддын тоглолт Америкийн Лос Анжелес хотноо тэгээд тусмаа Лос Анжелес Clippers багийн энэ төдом одноос ингэ болоод дуслаа. Тэгээд сэтгэлээ юм. Тэгээд сайхан байна. Аливаа их том ажлын ард гарах үргэлж сайхан мэдрэмжийг өгдөг. Тэгээд ер нь яг ажил хариуцлагын хувьд бол харьцангуйгааг урдах ажиллаа хийгээд явцгаачлаа гэж дүгнэж байгаа. Тэгээд таны хувьд влогийг ер нь ахалж авсны хувьд танаас би зөрөөд асууя. Таны ажил хэр амжилттай вэ? Яг нөгөө оддыг оройс гэдэг чинь анх нөгөө бид нар анх 2012 оноос хийж эхэлсэн байхгүй. Одоо бид тэгээд яг гоо утгаа яг гэж анх тэрийн нэрийг өгсөн мэхээр угаасаа бидний хувьд энэ чинь яг одд чиг жинхэнэ утгаар однор. Тэгээд одод яг ойроос харах юм уу? Ойроос хүмүүс яаж хүрэх юм гэдгээр боломж олдох юм бол нэг оддтой ингэж ойрхон байх нь хүмүүсийн хувьд одоо тэр одоо бүх төрлийн энэ одоо сагчд маань бид одоо однор биш тэгээд эдгэртээ ойрхон байх гад тэгэл бүх төрлийн юмнуудыг цуглууллаа л да. За манай ялтын хувьд бол одоо нэг сонирхолтой биш болцсон гинэ. Манай ялт бол манай ялт маань одоо баг хэд удаагаач одоо бүх оддын тоглолтыг юу сурвалжлагаас гадна дээрээс нь тайлбар хийж байгаа юм тийм ээ. Тэгээд ялтын хувьд Энэ араа нөгөө Боготын тоглолтын маргаашнаас эхлээд энэ дэлгүүрүүдээр зарагдахгүй байхгүй. Энэ Боготын тоглолтод зориулж гарсан мөрчөндөөс яг л энэ цаг хугацаанд л байх хэрэгтэй. Өнөөдөр яг Боготын тоглолт дуусны дараа чинь энэ гадуур хувцсыг цамц шууд хэмтэх болж байна. 50% өндөрсөн байна гинэ. Оо одоо шинэ ямар үнэтэй гэж байна шинэ? Одоо энэ чинь $165 цамц 50% гэж бодохгүй. Аа тийм үү. Тий. Nice. Тэгэхээр маш гоё дууссан шүү дээ. Бүх хотын тоглолтын дээр ирүүл иймэрхүү мерчендайсыг яг тоглолт дуусны дараа дэлгүүр хаахаас өмнө авах юм бол тайлбар хэмдаар авч чадаа шүү гэж хэлмээр байгаа даа. Тэгээд Clippers Steve Ballmer багийн эзэн Clippers-ийн зохион байгуулалт үнэхээр сайн байлаа, өөлөх зүйл багтаа байлаа. Тэгээд надад зүгээр ганц дутуу санагдсан юм бол Jaylen Brown-ы ярьцлага байлаа. Jaylen Brown-ы ярьцлага бол маш богино хариулттай. Тийм жоохон сэтгэл төрсөнгүй ярьцлага болсон. Тэр бол тоглогч нар ер нь янз бүр ханддаг. Хэвлэлийнхэнд. Тэгээд би бол Jaylen Brown-ыг зүгээр тухайн үед нь за MVP болохыг зорж байгаа хүн бол те аль ч олон улсын ч бай дотоодын ч хэвлэл мэдээлэлд хамгийн нээлттэй хамгийн ийдэг байх зүгээр оновчтой хувьндаа. Тэгээд ингээд хэвлэл ярилцлага өгөхдөө ингэж ханддаг бол өөрт нь л муу гэж санагдлаа. Би нэг асуултаас асуухыг хүслээд хоёроос. Би л нэг ойр дэрэг та хэлэхээр өмнө ерний сүүлүүд ийм болцсон гэж хэлсэн те. Би л хувьдаа LeBron James-ийг нэг удаач олж харсангүй.
4 хоногт те. Өнөөдөр харах боломж байсан хэвлэлийн урал дээр зөвхөн чамд. Тэгээ тэрний үхээр бид нэр өөр газар өөр зураг авалт төлөвлөсөн байсан учраас яасан. Тэгээ LeBron ер нь бол ингэж харагдахаа болцсон. Хамгийн сүүлд 2020 онд л ингэж харагдсан. Тэрнээс хойш бол харагдаагүй. Юу харагдаг юм шүү дээ. Харагдаагүй. За. Тулгааны хувьд одоо ихтэй чи хитгэн болж байгаа нийт 3. 3 те. Энэ жилийн чинь өмнөхөөсөө ямар юугаар онцдоггүй. Хотоосоо, ордноосоо мэдээ шинэ форматаасаа онцгой л. Тэгэд анх удаага юм олон хүний бас бүрэлдэхүүнтэй явж үзлээ тийм. Яг Америкт байгаа хэд маань бас туслаа гэдэг ингээд 6-7 хүний бүрэлдэхүүнтэй ингээд ажиллах бол таатай байлаа. Энэ гоё. Олуулаа байвал зүгээр дараа жилд бүр олуулаа л байвал гоё байгаа юм. Нөгөө хаа бас зарим Аруулаа маруулахгүй байж бас болж байна. Болж байна үү? Зарим нь л ирээд байвал зүгээр юм уу тийм. Тэгээ ер нь бол яг ер нь өмнө ингээл 2 юм уу 3 л явахад бүх ачаал ирдэг болохоор бүр маш их ядардагтай харьцуулахад бол харьцангуй гоё байлаа. Тийм шүү дээ. Хоёр зурглаач мурлаачтай хоор шал өөр юм биш дээ. Хуваагдаж муугадаад ингээд те. Нэг нь ингээд ганц зурглаачтай юм бол нэг газар байгаад ш тэхгүй. Цөмөр өнд чи хоёр хуваагдаж явлаа ш те. Тэгэхээр дараагийн удаад бас бидний гоё 2 3 зурглаачтай бол зүгээр юм байна шүү гэдгийг бас хэлмээр. За ялтаа тэгээд эргэжлийнх Phoenix болно гэж байна. Тэ. Тэгээд Booker түрүүний албаасаар яваад Masked-тагаа хамт авлаа. Эргэжлийн Phoenix-ийн чинь юу ямар хол чиний хувьд? Ямар ч байсан миний хувьд хүлээлттэй лизэн эхэлжлээ. Яг гэх юм бол Wembanyama ирэх жилийн бүхний тоглолтод би яаж ирэх бол гэдгийг надад бол үнэхээр сонирхолтой байна. Хоёрдугаар дэлхийн баг сая ингээд төрүүлээ хожигдсон чи 2 Америкийн баг одоо ингээд хоорондоо нэг өрсөлдөөн гаргасангүйгээр дуусчлаа шүү дээ. Энэ дэлхийн багт маш том мессеж байхгүй юу? Та нарыг л ялцсан юм чи бид нар хэн нөөс хамаагүй гэдэг мессеж байхгүй. Тийм учраас би ирэх жилийн бүхний тоглолтыг энээс л өрсөлдөөнтэй болно гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас энэ форматыг өшөө алдаануудын залруулалт явах юм бол хэрэгжлийн All-Star сая эхний 3 тоглолт бол гоё боллоо шүү дээ. Buzzer shot, нэмэлт цаг, тэгээс сүүлд тэнцвүүлэх боломжтой шидээд алдлаа гэдэг бол яг хэрэгжил энэс илүү All-Star-ыг бид нар үзэх байх гэж бодож байна. За тэгээд мэдээж хэрэг ямар нэгэн зүйл заавалчгүй элдв янзын одоо спонсор те альва зүйл спонсоргүйгээр тусламжгүйгээр болдгоо. Тэгээд бидний энэ удаагийн бас одыг оройсыг маань бас манай PC Mall Манай NBA Tokyo event этгэж бас байгаас PC Mall-то баярлалаа гэдэг хэлмээр тэгээд та бүхэн маш их баярлалаа. Одоо бидний зүгээс бидний хамт олон зүгээс зам сингүр оролцсон байгаа. Тэгээд PC Mall сингүр хоёртоо бас одыг оройсыг бас та бүхэнд бас хүрэхэд ерөөсөө энэ хоёр компани маань хамгийн тусалсан шиг гэдгийг таатай байна. Тэгээд дараагийн удаад ч гэсэн бас биднийг бас дэмжиж ажиллаарай гэдгийг бас бидний зүгээс бас та бүхнээс одоо тийм аль болох олон одыг уулзуулж ярьцлага авч олон одыг өөрсдийн камерын дуранд буулгахыг хичээлээ. Тэгээд таалалцсан нийцсэн байх гэж найдаж байна. Тэгээд дараа дахин уулзлаа. Баяр та. Баяр та.